Сайн байцгаана уу? Та бүгддээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Амарсан та гэдэг. Тэгэхээр энэ өмнөх бичлэгний парт 2 нь. Тэр үргэлжлүүлээд бүгдээрээ илүүдэлчингээ хаяад түүнээс бүр мөсөн хагц гэдэг сэдвээр ярилцж байгаа лээ. Тэгэхээр одоо үргэлжлүүлээд бүгдээрээ өөх тос дайсан биш. Тийм ээ, үнэхээр дайсан биш. За тэгэхээр нойр хангалтгүй бол хүний бие өөхөндөө харамж байдаг. Тийм ээ, үнэхээр харамж. Хэрв хоолны дэглэм барьдагч нойроо хангалтайсаа авдаггүй бол өөх шатахгүй хэвээр үлдэж харин хасаж байгаа жингийн 70% нь булчингийн алдагдал байдаг. Тийм ээ, та зөв сонссон. Энэ булчинг үнэхээр алдаж болохгүй маш чухал зүйл. Өмнөх бичлэгүүдээр булчингийн тухай ярьсан байгаа. Тэгэхээр булчингийн маасаа алдаж энэ их чухал зүйлийг алдаад ах юм бол ирээдүйд асар хэмжээний өвчлөл болон өрөвсөл үүснэ. Тийм ээ, булчинг хайрлж, хамгаалж, хөгжүүлэх ёстой. За тэгэхээр хэрвээ хоолны дэглэмээр өөхийг шатаавал таны бодисын солилцоо хямарч бие урт хугацаанд буцаад шингээ нэмэхээр тохируулагддаг. Тийм ээ. Энэ маш ойрхон сонсогдож байгаа биз? Хвчлэн манай эмэгтэйчүүд маань баяр ёслол ойртох үеэр яаралтай багалчлэгтэй хоол хүнс сэргэлдэг. Тэгээд мэдээж турдаг, буюу жин тоонд анхаарсан учраас буурдаг. Тэгтээ дахиад түүнээсээ 2 дахин илүү дахиад жин нэмдэг. Тэгээ буцаад стрессддэг. Үнэхээр аимшигтай. За тэгэхээр цаашлаад бүгдээрээ бидний булчин бол өөх шатаах төгс механизм. Тийм ээ. Тийм учраас булчингаа хөгжүүл гэж байгаа юм. Маасаа нэм. За тэгэхээр гол асуудал нь хүмүүс жингээ хасах тухай бодхоос өөхөө шатах тухай боддоггүй. Тэр жин дээр гарч тоог л анхаардаг. Харамсалтай. За жин чухал биш, харин өөхөө шатах нь л чухал. За даавартай холбоотой гэсэн үг энэ маань бас өөхөө шатахын тулд. Тэгэхээр мөн л даавар хэрэгдэнэ. Бие идэвхжүүлэх замаар хоримтлагдсан өөхийг түш болгон ашигладаг дааврын ялгаралтыг дэмжих нь хамгийн чухал. Тэгэхээр энэ өөхийг шатаадаг даавар байх нь. Тэгэхээр бүгдээрээ тэрнийг олцгоё. За та өөх хөрөмтлүүлдэг дааврыг цаг үргэлж идэвхжүүлээд байвал хэдийгээр та калорио маш нарийн сайн хянсан ч өөрийгөө энэ тоглоомын торгоос гаргаад таргалуулад байна гэсэн үг. За тэгэхээр бидний өөх хөрөмтлүүлдэг үндсэн даавар юу гэж? Инсулин. Тийм ээ, та сонсч байсан. Чихрийн шижин гэдэг өвчнөд. Тэгээ ер нь бол инсулинийг маш их холбож хүмүүс мэддэг. Тэгэхээр тухайн даавар маань бидний оршихуйтай салшгүй холбоотой чухал даавруудын нэг. Тийм ээ, үнэхээр холбоотой. За, түүний хэрхэн идэхгүй болгох аргыг мэдэж авахгүй бол таныг маш ихээр таргалуусаар л байна. Тийм ээ, одоо бүгдээрээ идэхгүй болгож сурцгаая. За, нэгснөө бүхэл төрлийн нүрс ус агуулсан хоол хүнс нэгсэндөө энэ инсулин гэдэг дааврыг үүсгдэг. Цаашлаад ихсэгдэг. За тиймээс бие аль болох их өөх шатах горимд аваачихын тулд бид бүгд уураг өөх тос гэсэн макро шимт хичээл буюу энэ 2 шимт хичээлийг нэгсэндээ анхаарч илүү түлхүү хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр нүрс ус багтай хоолтой бай гэж ерөөсөө огт хэлж байгаа зүйл ерөөсөө биш. Ялангуяа энэ макро шимт хичээл буюу энэ 3 чухал макро шимт хичээлийг зөв зохистой тохирсон хэмжээнд нь заавал хүн хоногтоо авч байх ёстой. Тийм ээ. Тэгэхээр энийг зөв зохистойгоор хэрэглэх нь маш чухал. За өөх тос гэх муу нэртэй нэгсэндээ сайн зүйл. Энийг түрүүн бас хэлсэн. Үнэхээр сайн зүйл. Таанч муу нэртэй. За өөх тосыг илүү сайхан үгээр нэрлэх юм бол энерги. Тийм ээ, гайхамшигтай энерги. За тэгэхээр зөв бүтцтэй хамгийн их хэмжээний өөх тос нь бидний мэдрэлийн мембран. Ялангуяа дархин дүүрт нь агуулгддаг. Тийм ээ. Мөн өөх тос таны мэдрэлийн систем болон дотоод шүрлийн системийн үйл ажиллагаанд маш чухал. Нөгөө дааврын үйл ажиллагаанд бүр салшгүй холбоотой. Маш чухал нэгдэл. За тэгэхээр бүгдээрээ энэ чухал гэдгийг мэдж байгаа учраас чин хасахын тулд уураг болон өөх тосны харьцаа өндөртэй хоол хүнс хэрэглэснээр таны нойр булчирхай инсулины оронд
нөгөө өөх хөрөмтлүүлдэг дааврын оронд уург өөхтөөс хэрэгснээр глюкагон гэдэг даавар үүсэж эхэлнэ. Ялгарч эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ даавар маань глюкагон. Энэ даавар маань илүү ихээр ялгаруулж чадах юм бол хоримтлагдсан өөхийг нэгсэндөө өөхний хүчлийг түнш болгож задрах. Нэгсэндөө нөгөө өөхийг ч одоо задлж эхэлнэ. Энэ үйл явцыг төвчүүлдэг учраас та энэ дааврыг өөх шатаахта ашиглах нь зүйтэй. Тийм ээ. Тэгэхээр та уурглаг, өөх төслөг, хоол хүнсээ нэмжвэж та энэ гайхалтай дааврыг ялгаруулж өөхөө шатаах нь байна. Тэгэхээр энэ зөв ололтой чухал. Тэгээ мөн нүрс усыг битээ эргэлэх гэж байгаа юм биш. Шингэц сайтай нүрс усыг хамгийн гол нь хизээ эргэлэх нь л хамгийн чухал. За тэгэхээр дараагийн бэрхшээлээр үргэлжлүүлээд энэ сэдвээ ярьцгаая. Намайг дэмжиж та бүхэн хийх зүйлээ хийгээд өгөөрэй. Баяртай дараагийн бичлэгээр болцъё.